Харин улс төрийн талаасаа бол ерөнхийдөө одоо хоёр зүйлийг л хэлмээр байна л да. Нэгт нь энэ хэвлэлийн одоо хөрөнгө оруулагчид нь буюу хэвлэлийн эзэд нь бас улс төрчид байх тохиолдол нэлээд их байгаад байгаа тийм ээ. Тэгээд ерөнхийдөө мөнгөтэй олигарх хэсгийнхний одоо нөлөөнд хэвлэл мэдээл орчжээ гэдгийг бол хэн хөнгөл ярьж байгаа. Хоёрдугаар асуудал бол олон нийтийн радио телевиз маань үнэхээр хараат бусаар байж олон нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллаж гэнэ үгүй юу гэдэгт бол бас эргэлзэх шалтгаан байна. Одоо та бид нар өнөөдөр та бид нар одоо ингээд юуг үзэхэд оройны 8 цагийн үрд үзэхэд бол энэ засгийн газрын PR агентлаг ажиллаж байгаа юм шиг л ингээд нялаасан юм засгийн газрын сурталчилгаа юм уу эсвэл их хурлын гишүүний сурталчилгаа бүр цаашлах юм бол баг нөгөө нэнт жамцгай өөрийнх нь сурталчилгаа ч юм уу ингээд яваад байгаа. Одоо ийм муухай байдал байхаар ч нь бол цагийн үрдээч үзэхээс дургүй үрдэг ийм нөхцөл байдлаар орчиж байгаа байхгүй. Харин олон нийтийн радио телевиз чинь жинхэнэ одоо иргэдийн арчлалын үнд зүйлсийг тайлбарладаг, хараат тусаар зохих мэдээллүүдийг олгодог, танин мэдхүүн шинжтэй одоо хүүхэд залуучууд юм бол хүмүүжлэлт нь хандсан ийм контентууд нэвтрүүлдэг ийм л юу байх хэрэгтэй байтал ингээд улс төрчдийн сурчлагын хэрэгсэл болцсон байгаа нь бол хараат тус байдал нь бүрэн хангагдаж чадаагүй байгааг нь л тод илэрэл.